үгүй хэлээ заа чи ингээд аль биесээр ингээд төгслөө гэж тэгсэн чинь миний ингээд юу ингээд дотроос ингээд нэг юм огшоод ингээд сэтгэл хөдлөөд нэг гараа ингэнгүүтээ нэг тийм жоохон уйлах маркийн босоо арай ч нөгөө одоо лаврын навчаар хийсэн юм титэм дүүдэг бүгдээрээ. Италийн тэр бол уламжлал тэнгүү тэрийг бүр ингээд яг үнэхээр сад тавьдаг юм байлээ. Тэнд байгаа хүмүүс бүр гайхсан баха бүр юу болоод байна. Сан Маркогийн талбай руугаа явах замдаа хүрдгийн даван дээр ээж алга болсон заяо. Нэг мэдсэн чи хөөш ээж чинь байхгүй болчихсон шүү дээ. Италид ирж үзэж байгаа хүмүүс миний бодлоор заавал үзэх айгуу гоё газруудын нэг. За, сайн байцгаана уу? Чи минь Натали суугта давтай морил шинэ бичлэгтэй давтай морил. Хамгийн сүүлийн бичлэгээ 2 сарын өмнө оруулсан. Тэгэл уг тэр үедээ бодвол дахиад зөндөө бичлэг хийнэ гэсэн боловч тэгэл нэлийн завгүй байсаар байгаа төгсөл мөксөл болоо дипломын ажил гээд ингэсээр хагаад бичлэг хийгэлгүй нэлээ удлаа. Тэгээд бичлэг яасан бэ гэж бас бичсэн хүмүүстээ маш их баярлаа. Тэгээд finally ингээд шинэ бичлэгээрээ та нартайгаа буцаад уулзж байгаа да. Баяртай байна. Одоо бараг шинэ бичлэг хийх болгонд л шинэ бичлэгээрээ буцаад уулзж байгаа да баяртай байна гэж хэлдэг болох гээд байна шүү. За тэгээд энэ бичлэгээрээ ер нь зүгээр сайхан буу хаалаа гэж бодлоо. Ойрд одоо юу болов те. Яагаад ингээд таг алга болов гэж. Ер нь айгүй тийм том үйл явдлууд болсон сарууд өнгөрлөө. Саяны хэдэн сарууд байхгүй хугацааны сарууд. Тийм болохоор энэ удаагийн бичлэгээрээ би та нартайгаа буу халах нь байна. Тэгээд юуны талаар ярихыг хөрөнгөсөн 2 гол одоо том үйл явдал болсон. Нэг нь би их сургуулаа төгссөн. Ингээд 3 жилийн дараа Италид мастрын зэрэгээ ингээд төгслөө. Хоёрдугаарх нь болохоор яг төгсөлтөн дээр би аав ээжигээ авчирхаасаа ингээд ер нь Италид аав ээжигээ авчирхаасаа ингээд удаан бодсон. Тэгээ finally төгсөлтөн дээрээ аав ээжигээ Италид авчираад Италид бид 3 ингээд бас хөөрхөн аялсан. Тэгээд энэ 3-ийнхаа талаар ер нь төгсөлт ямар болдгийм байна те. Тэгээд төгсөлтийн сонио ачин болон ингээд аяллаа сонио ачин та нартайгаа ингээд сайхан яриа гэж бодлоо. Саяны хороос гадна нэрээ миний нэг амжижсан зүйл байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр миний нөгөө Итали сурах амархан алхамжсан заавартай онлайн сургалтынхаа би шинжсэн хувилбарыг нь гаргах гад аль 4 сараас хойш эхлээл баг багаар ингээл нэмэл юмнуудаа хийгээд исэн. Тэгж жагаад яг одоо бол сайхан бэлэн болоод ингээд гараасаа гаргасан. Тэгээд тэр бол бас үнэхээр айгу том ажлын ард гарсан мэдрэмж бас айгу гоё зүйл байсан. Тэгээд энэ талаараа товчхон дурдахад одоо бол өмнө нь сургалт маань 5 бүлгээс бүрддэг байсан болвол одоо Итали сурах процессоо бүр дэлгэрэнгүй нарийн болгоод нийтдээ 9 алхамжсан юм заавартай сургалт болгосон байгаа. Тэгэхээр илүү зэгцтэй, илүү олон мэдээллийг агуулсан юм болсон байгаа гэсэн үг. Илүү нарийн зааварчилгаатай болсон байгаа гэсэн үг. За тэгээд түүнээс гадна шинээр маш олон мэдээллүүдийг ингээд нэмээд дээрэс нь бас би өөрийнхөө вебсайтыг дахиад шинжилсэн байгаа. Вебсайтн дээр болохоор би одоо нөгөө Италид сурахыг хүсэж байгаа хүмүүстэй зориулаад хамгийн ихний зайлшгүй мэдэх ёстой тийм мэдээллүүдийг нэг дор зэгцтэй би эхний хичээлээ бэлтгэсэн байгаа. Тэр эхний хичээлээ яг өөрийнхөө вебсайтн дээр өнгөө байршуулсан байгаа. Тийм болохоор хэрвээ Итали сурахаар сонирхож байгаа хүмүүс байвал миний шинэ вебсайтаар зочлоорой. Тэгээд тэр одоо танд зориулаад бэлтгэсэн байгаа тэр өнгөө хичээлийг маань үзээрэй. За тэгээд одоо яг сургалтанд хамрагдах хүсэлтэй байгаа хүмүүстэй зориулаад сургалтын цоошин хувилбарт та хуучин үнээр нь элсэх юм боломжийг олгож байгаа. За тэгээд энэ урамшуул маань дуусахад хамгийн гол нь одоо 1 хоног үлдсэн байгаа шүү. Тэрийг маш сайн анхаараарай. За тэгээд өмнө нь бас би зөндөө хэлжсэн ирээдүйдийн сургалтаа бол би чанарыг нь улам сайжруулаад улам л олон зүйлийг ингээд нэмсээр байх болно. Энийгээ дагаад ч гэсэн ирээдүйд одоо энэ сургалтын маань үн цэн болон одоо сургалтанд орох шалгуур бас дагаа нэмэгдэнэ. Тийм учраас ер нь бол эрт бүртгүүлээд сургалтанд орох тусмаа тань хамгийн ашигтай байна гэсэн одоо та илүү хожно гэсэн. Дээрэс нь нэг удаа ингээд сургалтанд хамрагдсан байхад та ирээдүйд хийгдэх одоо сайжруулалт зөндөө олон нэмэлт мэдээллүүдийг ингээд өнгөө авсаар авах боломжтой гэсэн үг байгаа шүү. За тийм байна. Тэгээ бас яг одоо бол сургалт маань 350 гаруй гишүүдтэй болчихсон. Тэгээд зарим нь аль хэдийн Италид байгаа. Одоо яг дийлэнх гишүүд маань бол энэ жил Италид одоо сургууль руугаа ирэхэд сургуультаа тэнцсэн, визэндээ орцгоочихсон. Бас ер нь хөрх айгуугаа амжилттай явж байгаа. Тэрэнд бол бас би яг үнийг хэлэхэд маш их баяртай байна. Тэгээд энэ миний одоо авсан боломжийг илүү олон одоо яг надтай адилхан хүсэл мөрөөдөлтэй байсан залуучууд аваасай гэсэн хүслээсээ болоод анх YouTube дээр бичлэгүүд хийж гисэн. Тэгээд энэ сургалтаа ч гэсэн энэ одоо шалтгаанаасаа болж ингээд эхлүүлсэн. Тэгээд энэ маань ингээд ер нь гой биелээ явж байгаад маш их баяртай байгаа. Тэгээд сургалтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах болон түрүүнд дурдсан эхний хичээлийг өнгөө үзхийг хүсэх юм бол description хэсэг дээр байгаа линк дээр дараарай. Энэ доор бас би линкийг нь оруулъя. За тэгээд дахиад хэлэхэд ганцхан нэг үлдсэн байгаа болохоор амжаад ороорой. Тэгээд асуух зүйл гарвал чи миний телеграмын Instagram хаягаар бичиж болно. За тийм байна. За тэгээд одоо хэдүүлээ бүгдээрээ нөгөө үндсэн яриараа орцгоё.
За эхлээд хэдүүлээ төгсөлтийн талаар сониачныг яриа гэдгийгсэн шүү дээ тий. За би ерөөсөө яг ингээл процессыг нь ярих юм бол нэлээд удах юм байна. Тэгэхээр би та хадад яг гоо тийм сонирхолтой санагдсан юмнуудыг нь хуваалцъя заяа. За ерөнхийдөө хэлэхэд бол Италид ингээд төгсөлт нь нийтдээ одоо манай сургууль жишээлбэл ийм 4 төгсөлтийн хуваар байдаг. Тэндээс өөртөөхөө төгсөх өдрөө сонгоод хүсэлтээ өгөөд тэгээд тэр одоо аппликейшн юм бөглөөд цаанаас нь миний одоо нөгөө удирдагч дипломыг маань удирдах байгаа багш ингээд зөвшөөрөөд ингээд болчдөг. За процесс нь тэгэнгүүт нөгөө дипломо апплод хийх юу хугацаа гэж байгаа. Заасан хугацаа тэрэнд нь багтаагаад одоо бэлэн болсон дипломоо шууд PDF хуулбараар нь ингээд апплод хийчихнэ. Тэрийн цаанаас нь профессор нь accept хийгээл тэгэл би ерөөсө төгсөх өдрөө хүлээх хэл тийм одоо үүрэгт болчихж байгаа юм. Ер нь харьцангуй айгүй тийм амар easy байсан. Диплома бичгээр бол би нөгөө өмнөх бичлэг дээр нөгөө судалгаа хийж байгаа талаараа дурдаад хүмүүс бас айгүй хөөрхөн надад зөндөө тусалаад судалгаа манд бөгсөн байсан. Тэр хүмүүстээ хэлэхэд маш их баярлаа. Та нарын хаачаар би ингээд төгссөн байж байгаа шүү. За тэгээд диплома бичих үед болвол бас яг үнийг хэлэхэд бол нэг амар стресстэйгүй бас гайгүй байсан. Ер нь өөрөө л яг цагаа ингээл менежийг явуулчихад би яхав жоохон тулгцсан болохоор дээрэс нь ингээл график энтер хийгээ тэргээ дизайныг нь янзлах тийм эстетик талын юм л жоохон надад айгүйх цаг хугацаанд зарцуулсан дээрээс нь жоохон ядрагаатайсэн. Тэрнээс шууд бусдаар бол гайгүйсэн. Тэгээд төгсөх өдөр хүртлээ бол би тэгтээ бүр солиот юм шиг одоо юг байсан завгүй байсан зөө. Ер нь тэгтээ завгүй байсан маань яг Сайпрусаас одоо Итали руу буцах үедээ ч бүр нэлээ ажилдаа завгүй байжгаад очиод бас яг хэдэн өдөр завгүй байж байгаа. Тэгээ шууд аав ээж маань ирэх таарал ингээл ерөөсө завгүй л ингээд өдрүүд үргэлжлэл байсан. За тэгээд төгсөх өдөр босон за одоо би энэ ингээд яг одоо таадаг бичлэг шууд ингээд хажууд нь харуулад явчих заяа. За одоо л би өөрөө лаптопн дээр ингээд хажуудаа ингээд хараа явж байна. Айгүй сонирхолтой байна. Монголд ингээд бид нар бөөнөөрөө нэг дор ингээд юу байдаг штэ те төгсдөг штэ те малгай залгаагаар шидэл ингээд айгүй олуулаа. Тэгээд яг бакалавртаа би болохоор нөгөө яг диплом бичээгүй манай ангийнхан бөөнөрөө шалгалт өгөөд ингээд яажсан болохоор яг диплом хамгаалах процессыг ямар байдгийг би Монголд л үзээгүй байжгаад сая Италид үзсэн байхгүй юу. Тэгсэн чинь энэ манай сургууль болохоор яг сургууль болгон жоохон өөрөөр байдаг гэж магадгүй. Гэхдээ бас ерөнхий систем нь байгуу төстэй байдаг болов уу гэж бодож байна. Тэнгүүд ингээд одоо тэр төгсөх өдөр нийтдээ хүсэл гаргасан оюутнуудыг хэдэн минутын зайтай юм бол нэг 20 минутын зайтай байна одоо ойролцоогоор 20-25 минутын зайтай. За 30 жээж магадгүй ингээд төлөвлөл хуваарийг ингээ гаргацдаг. Тэгэл оюутнууд яг тэр өдрөө өөрсдийнхөө тэр яг дарааллын дагуу ороод эхлээд презентацнаа тавиад диплома хамгаална. Тэрний өмнө бол тэр профессорууд маань алидэнэ нөгөө миний оюутны платформоор апплод хийсэн дижитал хэлбэрийн дипломыг маань уншаад дээрэс манай нөгөө удирдагч багш маань өөрөө миний дипломын сэдэв мэдэв юмыг танилцуулаад намайг ороод презентацийн тавихаас өмнө тэр хүмүүсэл ингээд жоохон алидэнэ миний юу хийсэн талаар мэдээлэлт олцсон байж байгаа гэсэн үг. За тэгэл орол би презентацийн нэг максимум 15 минут тавина. За тэгээд тэрний дараа багш нар мэдээж асуулт байвал ингээд асуугаад тэгээд би буцаад гараа авчин заяа. Тэгэнгүүт тэр профессорууд маань тэр нөгөө одоо юуны комисс гэж байгаа шүү дээ тэр төгсөлтийн комисс гэдэг юм уу те. Тэр хүмүүс маань болохоор ингээд миний дүнг ингээд тавиад за яаж нээж ингээд яг эцсийн дүнг маань нэг тавиад тэр нь бол нэг 2-3 минут л болсон байх. Ерөөсө гараад удаагүй. Тэгээд буцаагаад намайг дуудаад тэгээд тэгэнгүүт одоо энэ за би одоо нөгөө бичлэг харуулж байгаа гэж бодоо шууд ингээд ярьж байгаа. Голд нь байгаа энэ одоо энэ хувцастай багш маань бол манай тэнхимийн эрхлэгч. Тэнгүүд энэ тэнхимийн эрхлэгч маань болохоор за ингээд чи тийм хуулийн дагуу ингээд ийм ангийг ингээд төгслөө. Чиний дүн болт хэдэ гэд юу байсан? Одоо албан ёсоор ингээд тэр профессор маань тэгэж одоо үгээ хийснээр би ингээд төгсөж байгаа гэсэн үг байхгүй юу. Яг тэр үедээ яг жоохон онцгүй санагдсан юм нь одоо нөгөө юм парчментлүүд юм яг юм диплом биш тийм хатастай. Тэрийг бол яг оюутан болгон албагүй хэрэг хүсэх юм бол 50 евро төлөөд ингээд дараа нь сургалтын альбанаас авч болдог. Яг тэр үедээ бол нөгөө шууд бэлэн өгдөггүй юм байлээ. Би тэрийг аавна гэж бодоод хүлээгээдсэн чинь надад юу ч өгөөгүй. Тэгэл багш маань за ингээд төгсөлтөнд нь баяр хүргье гэж ингээд хүн болгонтой ингээд гар барайл. Тэгэл болцсон. Тэгээ хамгийн сонирхолтой нь тэр ингээд нэг юм том зааланд одоо ингээд бид нар ингээд төгсөлт болж байгаа шүү дээ. Тэнгүү тэнд ер нь бол бусад хүмүүс байхгүй. Манай гэрийнхэн буюу миний төгсөлтөн дээр ирсэн, миний одоо диплом хамгаалтыг үзэх гэж ирсэн хүмүүсээс өөр хүмүүс бол байхгүй байсан. Надад бол таалагдсан. Хэдий яг би ингээл тэр нөгөө үзэгчд рүү харж яриаггүй яг профессорууд руугаа өөдөөс нь ингэж харж ярьсан болохоор надад сандрал байгаагүй ч гэсэн яг тийм private тийм байдал үүснэ надад айгуу гоё таалагдсан. Тэгээд
манай аав ээж Адриано тэгээд манай төгсөлтөн дээр маань ирсэн хоёр найз маань ингээд айгу цомхон ийм бүрэлдэхүүнтэйгээр ингээд ороод үзсэн. Тэгээ би бас энд ингээд юу чи зураг оруулчих энэ болохоор юм Адриано аав ээж гурвыг манай найз ингээд хажуу талаас ингээд авсан яг нөгөө профессор үг хэлж явах үед авсан айгу хөөрхөн нэг тийм аав болохоор нэг тийм айгу тийм бахархсан байдалтай ээж болохоор жоохон ингээд сэтгэл нь хөдлөд ингээд нэг юм жоохон уйлах гэж байгаа юм шиг царайтай. Тэгээд Адриано бол жоохон тийм бас баярлж байгаа юм шиг нэг тийм царай гаргасан юм хөөрхөн зураг байсан. Тийм тэгэл тэгэхээр миний нөгөөс диплом хамгаалтыг презентацийг бол манай гэрийнхэн болон манай найзуудын Адриано энэ төр үзсэн гэсэн үг. Тэгэхээр бас тэрээс айгу аав ээжүүд айгу сонирхолтой байсан байх. Яг юу хийсэн юм яг англиар мэдээж тавьж байгаа л да тэрийг нэг юу ахгүй ч гэсэн ойлгохгүй ч гэсэн ядчил ингээд нэг юм охиныхоо яг юм төгсөж байгаа процессыг нүдэрээ харна гэдэг чинь бас гоё штэ тий. Тэгээ дээрэс нь аав дал айгу сонирхолтой байсан гэсэн тэр төгсөлтийн процессыг өөр яагаад тэгэхээр манай аав чи өөрөө нөгөө их сургуулийн багш Монгол тэгвэл Монголын нөгөө төгсөлтөөс шал өөр байсан бас айгу аавдал айгу тийм сонирхолтой байсан гэсэн тэр үедээ. Хамгийн нэттэй нь би бол ерөөсөө тийм сэтгэл хөдлөмөл гэж бодог байхгүй. Ороход бол яхаа мэдээ жоохон сандралтай байсан. Тэгсэн чинь нөгөө манай яг нөгөө тэнхимийн эрхлэгч яг ингээд үгээ хэлээ заа чи ингээд альбисоор ингээд төгслөө гэж тэгсэн чинь миний ингээд юу ингээд дотроос ингээд нэг юм огшоод ингээд сэтгэл хөдлөөд нэг гараа ингэнгүүтээ нэг тийм жоохон уйлах маркийн босоо арай ч уйлаагүй гэхдээ айгүй сэтгэл хөдлөөд ер нь жоохон нулимс алц хийлгэнсэн. Тэгээл нэг хоолой зангираал thank you so much гэл. Тэр үед надад яагаад их санагдсан бэ гэхээр зүгээр яг үнэ хэлэхэд ёо одоо би ингээд дахиад сурахгүй гэж бодохоор л гэж яг үндэ бодогдсон байх одоо бодохоор энэ бүхэн ингээд дууслаа гэж юу тийм мэдрэмж төрөөд ер нь бол жоохон тийм мэдгүй нэг юм амар гоо том ажлын арга гарсан юм шиг л надад нэг тийм айгүй гой мэдрэмж төрсөн. Тэгээд айгүй сонирхолтой нь би одоо энэ зурган дээр байгаачлан би бодохдоо презентацийн тавина гэхээр амар сүрхий ингээл одоо том юм нөгөө юм тайз шиг юм дээр ягаал те өөрөө ингээл презентацийн ингээл удирдлагаар ягаал. За одоо энэ бол ийм юм тийм юм гэл ингээл шууд цээжээрээ ингээл ярьж мараал те. Тэгээ амар body language те биеийн одоо хөдөлгөөн нүртлэгүй сүрхий бэлтгэх юм болов гэсэн чинь айгүй амар байсан. Яагаад тэгэхээр одоо энэ харсан жил ингээл профессорууд ингээд өөдөөс ингээд хараа суудсан. Би сайхан ингээд бүр сууж агаад би чинь нөгөө өсгийдэ готл өмссөн. Дээрээс надад яаж би одоо явна өсгийдэ готлтойгоо тэгэлдээд унчхууд гэж санаад авч байгаа штэ. Тим юм бол надад байгаагүй яг үндэ амар байсан. Айгүй тухтай байсан. Яг нөгөө ярьж байгаа юмдаа фокуслаад яг компьютер лаптоп дээр өөрөө би слайдыг үлгээл ингээл яриавцсан л надад айгүй гоё байсан. Айгүй тухтай байсан. Тэгээ профессорууд бол өөрсдөө тэр том дэлгэц рүүгээ харахгүй ч гэсэн бүгдээрээ хажуудаа юм нөгөө дэлгэцээрээ миний презентацийг ингээд хараад яваадсэн. За тийм бол байсан. Тэгээ би яг хамгийн инээдтэй зэ би дүнгээ хальт сонссон зөө. Италид чинь 110 хүртэл үнэлэгддэг байхгүй юу? Төгсөлтийн дүн. Тэгсэн чинь минийх 101 байсан баха. 101 л авах шиг болсон. Яг үндэ одоо би тэрийг мэдгүй байгаа. Яагаад тэгэхээр би нөгөө дипломныхоо нөгөө альбисны юугаа одоо бол хүлээж байгаа учраас яг одоохондоо мэдэхгүй. Тэгэл надад яг үндэ заавал өндөр дүнтэй төгсөж мөксөд байх тийм нэг тийм сонирхол тийм passionate байгаагүй болохоор 101-ийн сонсоод yes бас нэг оноотой 100-аар ч үрчээс 101 гэдэг нь айгуу гой санагдсан. Тэгээ за тийм байна. Тэгэл ер нь яг юм Италийн уламжлалт төгсөлт бол юу болдог вэ гэхээр айгүй олон хүмүүсийг уурдаг, бүгдээрээ ураад нэг сонин бас дууд болдог. За одоо би хэрвээ бичлэг олоод би энд тавьчих. Доторе тарарарара вафанкул гэсэн утгатай. Ер нь бол утга нь болохоор дахиад ингээл сурахгүй нэ гэсэн утгатай тийм дуу юм шүү. Яг үнийг хэлэхэд би бас тэрний юуг нь мартчихжээ. Хараал үг мөг орсон тийм дуу заяа. Тэгээ тэрийг мэдээж миний төгсөлтөн дээр дуулаагүй. Яагаад тэгэхээр угаасаа тэрийг үгийг нь мэддэг хүн Адриано л байсан баг. Айгүй олон хүмүүсийг уурдаг. Миний хувьд бол олон хүн урьж ерөөсөө яг уг нь үүдинэдэ байдаг найзууд хүмүүсийг уг нь уурах боломжтой байсан боловч би бүр тэр хүмүүстэй ч хэлж амжихгүй бужигсаар агаад шууд ингээд төгсөлтийн өдөр болсон болохоор мэдгүй тэгэл амжихгүй байсаргаад юу нэг цөөхөнтэй яасан. Тэнгүүд Италийн төгсөлтийн нэг тийм сонирхолтой юм би Crono di Alloro гэж юм байгаа. Тэнгүүд одоо юм нөгөө одоо лаврын навчаар хийсэн юм титэм зүүдэг бүгдээрээ. Италийн тэр бол уламжлал. Тэнгүүд тэрийг бол өөртөө дизайнаа гаргаад цэцэгний дэлгүүрт ингээд цахиалга өгөөд хүн болгон өөртөө зориулаад ингээд хийлэгдэг юм бэлээ. Сарнаатай, цагаан сарнаатай, сарнаагүй гэл янз бүрийн гоё чимэлтэйгэр хийдэг. Тэгээд би тэрийг утгыг нь ойлгодгүй байсан чинь ямар утгатайг сүйд ойлгосон. Тэр нь болохоор юм бүр эртний грекээс гаралтай юм уламжлалтай байна л да. Одоо дээр үеийн одоо тийм нөгөө олимптэй юм ямар нэгэн тийм тэмцээн уралдаанд төрүүлсэн ялагчд нөгөө лаврын навчаар хийсэн тийм титэм зөвлөгдөг
байсан. Яагаад гэхээр гэсэн. Тэгэл лаврын навчин нөгөөтэйгүр юу бэлэгддэг вэ гэхээр суу бэлэг оюун ухааныг бэлэгддэг учраас ингээд титэн бол ялагчд өгж байгаа. Ингээд ямар нэг юмны гавья байгуулсныг өгж байгаа. Тэгэнгүүт лаврын навчир гэдэг нь тийм учиртай мэлээ. Тэгээд тэр бол надад айгүй Италид төгсөж байгаагийн тийм маш гоё тийм өвөрмөц нэг зүйл. Уусаа гоё харагддаг. За тэгсэн чинь надад нэг тийм юу тохиолдсон. Тийм фейл юм босоо. Яагаад тэгэхээр би ч нөгөө аав ээжийн аялал маялал гээл Венец гээл яг боддоо яг төгсөлтийнхөө өмнөх өдөр би аав ээжтэй Венецэд аялаа явжсэн заяа. Яагаад тэгэхээр миний цаг тулцсан байсан учраас дахиад нөгөө аялах өдөр ингээд дараагийн төлөвлөгөөнүүдтэй бодоод үзэнгөт амжихгүй байсан болохоор тэгээ тэр өдөр яхаас аргагүй. Тэгээ би яг төгсөлтийнхөө өмнөх өдрөнд л бүр ингээд ямар сандаа юу яжгаад аав ээжийг Airbnb-д үлдээж жагаад за би охиностоо өнөөдөр номисоо яваад презентацийн бүх юма бэлдээ сайхан жин там болгоод яг төгсөлтөндөө фокуслаад ирээгээл нэг өдрөөл яг талыг нь зориулсан. Тийм болохоор би чи нөгөө нэг битмээ захиал чадаагүй. Уг нь л яг Адрианы надад дээр өмнө хэлжсэн тэр нэрээ титмийг цэцэгний дэлгүүр 7 хоногийн өмнө ч нэлээ өмнө захиалга махаалга өгч жагаад юу яадаг юм бэлээ шүү, хэлээд юм бэлээ шүү гэд тальд хэлжсэнийг нь би тэр үедээ сонсохгүй нөгөө чихээрээ гаргаад байжгаад тэг би бодсон байхгүй. Уг нь зөндөө олон юм ингээд төгсөлтийн юу болж байгаа юм чинь цэцэгний дэлгүүрүүд ингээд тийм титмээ бэлдээд ингээд зарчих байлгүй дээ гэд Монгол ухаанаараа сэтгэсэн маань буруутсан. Яасан гэсэн чинь тэрийг нөгөө хэлсэнчлэн хүн болгон ядаж 7 хоногийн өмнө өөртөөгөө толгой молгоныхоо хэмжээг өгөөд ямар дизайнер хийлэх вэ гэдгээ хэлээд сарнаа марныхаа өнгийг захиалаа тэгээ захиалга өгдөг байсан юм билэ. Тэгсэн чинь би өмнөх өдөр нь хараа цэцэгний дэлгүүр орсон чинь оройгоо орчихсон чинь нөгөө цэцэгний дэлгүүр нь хаацсан. Тэнгүүд яг төгсөлтийнхөө өглөө нь би цэцэгний дэлгүүр орж байгаа байхгүй юу. Тэгээ яасан чинь нөгөө чинь тийм юм байхгүй миний 7 хоногийн өмнө захиалдаг юм одоо өнөөдөртөө гарах ямар ч боломж байхгүй гэд. Яасан гэсэн чинь тэрийг бүр ингээд төмөр утсаар ихлэ ингээд бихжүүлж агаад хэлбэрээ гаргаж агаад тэгээд тэр лаврын авчидаг бүгднийг ингэж хэлхийж ингэж айгу нарийн арга техникээр хийдэг юм байна лээ л дээ. Айгу их цаг хугацаа ордог. Тэгээд би бүр шоконд ороод яах вэ гэж сандраад тэгээ азар Адриано юу байсан араас аав ээжийг аваад ирэхээр байсан би сургууль руу очиод нөгөө чи нөгөө презентацийг бэлдэх гээд байгаа шүү дээ. Бүр бас амар сайн бэлдэж харахаа амжиг байсан. Тэгэл Адриано цэцэгний дэлгүүрүүдээр үүдийн нэгэн цэцэгний дэлгүүрүүдээр бүгднийг үтсэн. Тэгсэн чинь ашгүй нэг газар шууд хийгээд өгье гэдэг. Тэгээ 30 минутын дотор 30 евро байсан. Нэг яг эрт захиалга өгөхөд одоо хийдэг бүүмэд бас хөөрхөн үнэтэй. Тэгээд нэг миний юг нөгөө тэр титмиг ингээд авчирж өгсөн. За нэг тийм төгсөлтөд авсан. За тэгээд нөгөө процессыг би ярьж ирсэн шүү дээ. Тэнгүүд бөөнөрөө ингээд нөгөө дуу муугаа дуулаа шампанскаа ингээд явчихгуудаа дараа нь юу яадаг бөөнөрөө нэг ресторанд ороод бөөнөрөө нэг хоол иддэг. Эсвэл оройн нь бөөнөрөө ер нь бол нэг юм пари мари хийдэг юм билээ. Ер нь айгүй сүртэй тэмдэглэдэг. Яг юм төрсөн өдөрштэй ижилхэн тэмдэглэдэг. Тэгээ айгүй гоё юм нь аав ээж ирсэн нь надад амар гоё тийм төвшгтэй байсан. Яагаад тэгэхээр хамгийн эхлээд би нөгөө юу хийсэн нөгөө титмээ цэцгийн дэлгүүрээс олж чадаагүй. Тэгээд өөртөө аав ээж намайг за чи өөртөө цэцэг аваарай гэд өгсөн. Аав ээжийн өмнөөс одоо аав ээж өгөх цэцгийг нь би өөр ингээ хөдөлж авч байгаа юм л та. Тэгэл цэцэгтэйгээ ингээл ойр ганцаараа ингээл нөгөө сургууль руу төрлөө очиж байгаа ш. Араас нөгөөд ирнэ гэд. Тэгэл тэгсэн чинь нөгөө ганц нэг манай ангийнхан бас их тэр өдөр төгсөжсэн. Тэгэл тэнд байгаа хүмүүс чинь бөөнөрө фракцаар айгу олуулаа. Ингээл намайг гайхал хүрхий одоо энэ Аз ингээд ганцаараа бахта өөр ирэх хүн байхгүй бахта гэсэн харцаар надад хараад би бүр санаа зовлоо нөгөөд чи яач вэ гэл. Тэгэл аав ээж ирсэн ч надад амар гоё тийм үеийг санагцсан. Бас би ч бас гэр бүлтэй хүн шүү. Аав ээж маань бүр ингээд Монголоос бас ингээд ирсэн байдаг байгаа шүү. Гэсэн надад тийм гоё мэдрэмжсэн. За тэгээд бужигнж гэдэг нь яг үнэндээ тэр үед бол юм бужигнаагүй зүгээр бүх юм бол миний толгой дотор л айгу бужигнаадсан байхгүй юу. Амар олон замраагүй юм болоод тэгэл төгсөлтийнхөө презентацийн дээр жолигтой анхаарч чадахгүй би бүр яаж тавина гэл тэрэндээ санаа зовоод яна энэ хүртэл ингээл хичээсэн юм чи одоо ингээл төгсөлтөн дээр яг төгсөх өдрөө ингээ хайн хандаад бас яг нөгөө оноо яг үндэ хамаагүй гэдээсэн ч гэсэн яг үндэ цагаад болохоор бас дажгүй оноотой төгсчүүл бас гоё юм да гэж бас бодогдоод шуналтаад байгаа байхгүй юу. Тэгэл яг ингээл өсгөдөө баахан зураг мөргөн авахуулаад тэгэл өсгөдөө готлаа тайлаа сандаалаа өмсөөл ёо гээл амар тавьширсан. Тэгэл тэр бол үнэхээр одоо ингээл бүх юм туссан гэж бодохоор тэгэхээр л бүр амар гойсон. Яг тэгэж бодохоор би бүр төгсөлтөн дээрээ нилээ стресссэн байгаа байхгүй юу. Уг нь бол бүх юм амар easy chill байсан. За ингээд нэг төгсөлт гэдэг бол нэг юм болж өнгөрлөө. Дараагийн том аав ээж аяллахаа талаар би таадтай одоо сонио ачнаа ярил л та. Ер нь бол
манай аав болвол нэлээд олон орнуудаар бас өөрөө аялж исэн залуу байхдаа ч гэсэн ингээд ер нь ийш тийш яваад үтцсэн. Тэнгүүд манай ээж болвол зөвхөн дээр үед нэг Оросын хаашаа явж исэн. Тэгээд Орос ихтэй руугаа л явж исэн байхгүй юу? Ер нь бол өөр ийш тийш аялж үзэж байгаагүй. Тэгээд манай ээж айгу тийм хүн нь өөрөө тийм айгу хөөрхөн ёо юм тийм юм би. Ээжтэйгээ уулзсан ирнэ ингээд ёо ээж гэд ингээд ярангууд ингээд соно хоолой зангираад байдаг цаа юм ингээд. Тэгээ ээж маань ингээд хөөрхөн ингээд байгаа ингээд хажууд тэг ингээд эрүү сарвал зүгээр байгаа ирнэ л ээжийг одоо удаан санахаар ингээд юм уу яадг ингээд хоолой ингээд зангираад байдаг болцсон зайг үе нэгтэй. Юуржлээ. Манай ээж болохоор ингээд аягүй тийм хөөрхөн жижигхэн юмд ингээд аягүй баярлдаг тийм хүүхд шиг тийм эмэгтэй байдаг байхгүй. Тэгэл анх Италид ирчээл бараг Итали явахаас ч өмнө тэгэж бодсон байж магадгүй. Ер нь аав ээжигээ ингээд гадаад руу аялуулах юмсан аав ээжтэйгээ хамт явах юмсан гэж ер нь хальт боддог байжгаад яг Италид ирсний дараа тэр бодол маань бүр ингээд аягүй хүчтэй болсон байхгүй. Яагаад тэгэхээр би өөрөө нөгөө айлын баг. Тэгээ аав ээжтэйгээ ах ээжээр маань алидинэ тусдаа гараад ингээд тусна гэр бүл болцооцсон. Би болонгууд ингээд нөгөө айлан болохоор аав ээжийнхээ гэр бүлийн нэгжид одоо болтол ингээд хамт явж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо нэг баг хийвэрээ тэгэл бас дээрээс нь би боддог байсан. За ингээд би өөрөө гэр бүлтэй болчих юм бол ер нь өөрийнхөө гэр бүлд ингээд бас илүү анхаарал хандуулад те аав ээжтэйгээ өнгөрөх цаг хугацаа ер нь айгу бага болох юм байна да гэдэг би анзаарсан болохоор би өөртөө зүгээр бодсон байсан юм. Ямар ч юм би тусдаа гэр бүлтэй болохоос өмнө хүүхд жохтой болохоос өмнө аав ээжтэйгээ их цаг хугацааг өнгөрөөн аав ээжтэйг аль болох зөндөө олон дурсамжийг бүтээгээд хамт ингээд аялна гэдэг ер нь бол бодсон байсан. Анх би бүр хараа аав ээжийнхээ аяллыг бүр ингээд ингэж бодсон байхгүй юу. Бүр ингээд аав ээжээгээч бүр ингээд гэр бүлийнхээ аав ээжигээ ах эгчигээ дөрүүл ингээд авчираад Европын орнуудаар ингээд яваад Франц ороод, Швейцар ороод, Испани ороод хаашаа авлаа те би ч мөр ChatGPT-гээр айгу план гаргаад тэгсэн чинь бүр 10,000 евроны төсөв гарч мараад. Тэгэл за би 10,000 евро олох ёстой байна гэл самбар мамбар дээр бичээл нөгөөдхөө одоо яаж болно гэл хямарч мамраал тэгжсэн байхгүй юу. Тэгэл угаасаа би чинь Монгол руу яваагүй 3 жил болсон. Тэгээд 3 жил болсон болохоор ер нь бол сүүлдээ бүр нилээн санаад аав ээжигээ яг үндэ Монголоо сан гингүүд гэрийнхнэл хамгийн их сандгийн бэнлээ л дээ. Тэгээд аав ээжигээ санах болгондоо ер нь бол за төгсөлтөн дээрээ аав ээжигээ ингээд авчирандаа тийшээгээ аяландаа ээж тэрийг үзүүлэндээ аавдаа тэрийг харуулнаа аавдаа гоё тэр дэлгүүрээс тийм хувцас ингэж гоё авч өгөөд гоё ингээд нэг юм хувцас өмсөлөд ингээд нэг юм мөрийг ингэдэг штэ тий ингээд нэг юм ингээд янзалдаг штэ мэдгүй яг тэгж байгаа гар би яг өөрийгөө гоё төсөөлөл те яг хөө би айгуу гоё ингэж бодсон байхгүй Италийн айгуу гоё тийм tailored тийм хүн болгонд өөрсдөд нь ингэж юм зориулж хийдэг тийм luxury тийм гоё костюм бижиг хостел тийм хийдэг тийм премиум газраас автоастай янзын гоё хостел авч өгөндөө гэж байгаагаар би дандаа төсөөлдөг байсан. Ээж болохоор ингээд гоё нөгөө зарим гэдүүл хийсэн тийм амттай юмнуудыг л ээжтэй гоё амсуулмаар пиццаг нь амсуулмаар гоё пастаг нь амсуулмаар энийг ч амсуулмаар тэрийг ч амсуулмаар гэл байсан. За тэгээд ямар ч байсан удаан төлөвлөсний эцэст ах эгчийнхээ бас тусламжтайгаар аав ээжигээ ингээд Италид авчирсан. Тэгээ нөгөө түрүүнд хийсэнчлэн Кипрээс эренгүүтээ жоохон хэд хоног амраал шууд бит хоёр Адриано бит хоёр Ром руу явж аав ээжигээ тоссон. Ромд бит хэд нэг 3 хоноод тэндээсээ наашаага үүдийн нэрүүгээ ингээд ирсэн. Нийтдээ аав ээж хоёр маань 14 хоногийн хугацаанд ер нь бол Итали байсан. Эхлээд би тэгэд 8 хоногоор төлөвлөж исэн байхгүй юу. Яагаад тэгэхээр нөгөө 1 хоног нэмэгдэх тусмал тэгэл байрны хоолны зар тэгэл ингээл нэмэгдээл явж байгаа штэ. Тэгээ бас нэг тэгж удаад ч яг аав ээж ядарна гэж бодож исэн чинь 14 хоногоор ингээд яасан зүг болсон байлээ. Яагаад тэгэхээр хэрвээ одоо манай аав ээж чинь бас 60-д настай гэдэг чинь бас тийм гөгшин биш гэсэн одоо бидэдтэй харьцуулахад ер нь жоохон ачаалал арай бага дааж байгаа штэ. Ийш одоо Италид тэгэл ерөөсөө битүү алхаж байгаа. Тэгээд би бодсон байхгүй ингээд тэр өдөр болгон аялаад явах юм бол угаасаа аав ээж байтугай бид хэдийнч би дийлэхгүй энерги дийлэхгүй. Тэгэхээр нэг өдөр нь аялаад нэг өдөр нь гэртээ амардаг байдлаар ингээд цапаастай одоо яасан нь бол хамгийн зөв юм байна гэд. Тэгээ 14 хоногор ямар төлөвлөсөн болж та бүр яг гоё болсон байлээ. Тэгээд би тэгэд Ромд очсон. Ромд Адриано бит хоёр аав ээжээрээ тосолё. Бүр ингээд би ч одоо тэр аав ээжээртэйгээ одоо би энэ бас бичлэг оруулъя. Аав ээжээртэйгээ уулзах тэр өдрийг би бүр одоо хэдэн бараг 100 арай хүрэхгүй гайдаа 10 удаа ингээд
Дотроо төсөөлөл ингээл уйлах үедээ уйлал тэгэл байж байгаа штэ. Тэгээд амар гоё байсан. Айгу хөөрхөн байсан. Аав ээж хоёроо бас ингээд яана хөвшин хүмүүс бас ингээл очроо олохгүй нөгөө ингээл хоёулахны ярьж байгаа болохоор ингээл терминалаа андуурч мандуурч юм уу те. Ер нь бол айгу санаа зовж исэн онгосноосоо хоцорчих үедээ юм алдчих үедээ гэл тэгсэн чи айгу хөөрхөн бүрэн бүтэн ямар ч асуудалгүй ингээд хөөрхөн бөндөгнөөд ингээд хоёулаа хүрээд ирсэн айгу хөөрхөн байсан. Тэгэл байлаа майлан болол. Ер нь бол тийм харцангуй тийм юу да сэтгэл хөдлөл айгу гайгүй байжгаад яг аав ээж хоёроо харах мөчүүдийг яг за одоо хаалгаар гарч ийн гэдэг мөчөд бол бүр ингээд яг үнэхээр сад тавьдаг юм байлээ. Тэнд байгаа хүмүүс бүр гайхсан баха бүр юу болоод байна юу баха хятадууд уйлдаад байна мал гэж бодсон баг. Гэсэн чи хамгийн инээт нь хараа манай аав бүр одоо ингээд айгу хичээл зүтгэлтэй заяа. Одоо 3 жил аав ээж хоёртойгоо уулзахгүй байхаар чинь буцаад нэг юм одоо нөгөө аав ээж хоёроо дахиад ингээд яг хувь хүмүүс хүүхэн талаас нь ингээд хардаг болчдөг юм байна л дээ. Шинээр танилцсан гэх юм цаашаа тийм. Ер нь бол ингээд 3 жилийн хугацаанд нэрээ ээж маань нэрээ ямар хүн бэлээ ямар туршилтай яадаг гэдэг аа маань нэрээ ямар хүн бэлээ гэдэг жоохон мартчихдаг гэх юм цаашаа ер нь жоохон төсөөчд юм байлаа. Тэгсэн чинь манай аав ингээл онгоцны буудлын дээр тэр аэропортоор тосож авахаас ихсүүлэл ингээл ясан чинь ингээ нэг хөөрхөн жижиг ингээд юм толь бичиг өөртөө хийцэн заяа ингээд нөгөө хууч номын худалдаанаас итали хэлний толь бичиг аваад тэнгүүдээ тэрэн дээр өөрөө нэмээд хуудас нэмээд бичгийн цасаар тэг ингээ хэрэгтэй өгнүүдээ ингээ бичсэн зөндөө олон ингээ үг мэддэг болсон заяа бүр ингээ чао боносерэ мискуси ойр зуурын ингээ бүр баярлаа баяртай уучлаарай өдрийн мэнд оройн мэндэ мэддэг болсон. Тэгсэн чи ээж айгу хөөрхөн нөгөө юм жижигхэн цаасан дээр ээж нь нэг 5 өгөл байхад болно гэсэн айгүй хөөрхөн ингээд баярлаа баяртай уучлаарай өглөөний минь миний охин гэдэг энэ 5 үг цээжсэн байсан зэ айгүй хөөрхөн. Миний охин гэдэг үг нь бүр амар хөөрхөн. Тэгэл бидэд ингээд Роми аялал хийсэн юм да. Тэгээд Ром бол том хот байлээ. Үнэхээр гоё сүрлэг хот байлээ. Гэхдээ яг үнэндээ нөгөө миний хувьд бол би нөгөө жижигхэн хотод ингээд айгүй амар тайван хүн багтай хөл хөдлөн багтай амьдраа сурцсан болохоор Ромд бол яг үнэндээ жоохон ядарсан тэр нөгөө хөл хөдлөнд нь нөгөө жуулчдын яг зунчин жуулчтай их нөгөө очдөг үе нь болохоор зөндөө жуулчдтай байсан. Тэгэл Ром өөрөө том болохоор ийш тийшээ явхад метроны буудлын руу алах нь тэндээсээ автобусан сууна гэл ингээл тэр нь бол жоохон ядармаар байсан ч гисэн хамгийн инээдтэй нь аав ээж хорол бүр ерөөс ядарсан харагдаагүй би санаа зовж исэн байхгүй ингээд яана ингээл аав ээж орч ингээл өдөржингөө ингээл гадуур алхаал хар халуунд яана гэж бодож исэн чинь бүр адреналин битерос гайгүй заяа бүр за ядарч ийн өгөөр гүү дэжгүй яасан зүгээр штэ гэлээ өөрхөн яг хөөрхөн байсан би тэгээд коллеце үзсэн тэнд бас нэг айгаа гоё ресторанд орж яг тийм хэд ресторануудаар орж гоё оригинал пицца паста аавчдээ дүүсэн тэгэл юу юм бэлээ манай монголчууд ч нөгөө угаасаа махсаг юм болохоор аав ээж хордлохоор махгүй пицца гэдэг бүр ингээд төсөөлөхгүй байхгүй бүр ингээд хүй махгүй мүү тэгэл тайлбарч идэл энэ ингээд юм гурал нэмэх ингээд хүн болгон бас ингээд юм пицца яддаг ингээд хөвчлээ ингээд орц найрлагын юм шиг ингээд хүн болгон нэг пицца яддаг гэдэг дээр бас айгу гайхадах шиг байсан ямар сайн яана барахгүй штэ алив талыг нэдэдэг тэгэл сонирхолтой юм бол амар халан байсан бүр Ромд бол бүр солиотой халан байсан нэлээдж борлсон тэгтээ бас л тэр орчин бол үнэхээр гоё юм билээ тийм айгу том сүрлэг тийм гой газрууд байсан. Яг ингээл хуучныхаараа үлдсэн. Тийм болохоор надад бол Ром айгу гой санагсан. Гэхдээ Ромд би амьдраад, сураад, ажиллаад амьдрах уу гэвэл нөө бүр ёо too much. Тэгээ би бол амар ядарсан дээ нөгөө өмнөх ядаргаа арилж амжихгүй тэгэл ингээл бүх юмаа ингээл зөксөөлөл. Дээрээс нь нийтдээ англиар ингээл баян ингээ ярьж байгаа штэ. Орчуулах хэрэг хоёр хэлээр ингээд явах хэрэг гарсан. Заримдаа адреналинтай нэг мэдсэн чинь монголоор ярьж нөгөөх нь ойлгохгүй ингээл заримдаа аав ээжтэй англиар ярьж марцсан нэг тийм байсан. Тэгээ ер нь бол ингээд байнгын ингээ орчуулга хийнэ гэдэг чинь нэг болсны бас ингээ айгу энерги яаж байгаа байхгүй юу. За тэгээ Роми аялал ингээ тэгээд бидэд айгу хөөрхөн гоё байсан. Энэ дээр нэг юм нь болохоор ингэж анзаарчихсан. Бид нэр ингэж аав ээжийг одоо жишээлбэл ингээл аялуулахтаа ч юм уу те бодохдоо өстой бүхэл яг ингээд жуулчдын гоё очдог газруудыг нь бүгднийг үзүүлчих юмсан яг ингээд л тэр алдартай тэр хоолуудыг нь идүүлчих юмсан гээд бодоод ингээд хичээгээд одоо чичрээд хинэшээ те ингээд байдаг өөрсдөө тэрэндээ стресстэй байдаг боловч аав ээжэд болохоор яах вэ гэхээр яг тэр үзэхстэй цөөхөн гоё
газруудыг магадгүй одоо Ром гэд бодсон болвол Ром гэдгийг одоо манай аав ээж хоёр одоо Колизей те гэрэн төсөлцсөн байгаа байхгүй юу. За тэгээд тэр пиццаг нэг л удаа идээд үзчихэд гой болчихж байгаа байхгүй юу. Зайрмаг тэр паста мастаж гэсэн заавал дахиад ингээл залуучууд ингээ арай ондооштой тэр газрын тэр айгу гоё ревьютэй байсан тэрний тэрийг нь очиод үзчихсэн ингээл нэг юм айгу нөгөө фомотой те очиод үзэхгүй л нэг юм дутуу эзэн юм шиг мэдрэмж болол аав ээжэд бол харьцангуй байдгүй юм байлээ аав ээжний насных нь надад тийг санагцсан. Нэг удаа үзэл яг тэр цөөхөн хідэн газруудыг нь үзэл нэг амар ядрахгүй харьцахад л бол аав ээж бол бүр 100% сэтгэл хангалуун байгаа хгүй юу. Тэнгүүд л би чинь л нөгөө ботцсон байсан газараа бүгдийг нь үзүүлэхэд аав ээжэрэг дагуулаад ийшээс нэг яваа. Сүлдээ аав ээжээр минийхөө одоо хайрчгүй гурлаа одоо болчих юм биш үү гэдээ бүр тэгээд сан. Тэгээд үүдийн нэдэ ирсэн. Үүдийн нэдэ ирээд битэд байж байгаа. Үүдийн нэгээсээ Венец орсон. Дээрэс нь Адрианыгийн нөгөө Амаро руу очиж Адрианыгийн аав ээжтэй танилцсан. Тэгээд тэндээсээ Доломитийн уус үзүүлсэн. Надад бол яг миний хамгийн аав ээжтэй бүр заавал харуулмаар байсан юм бол яг Доломитийн уус бүр миний Италид ер нь амьдралдаа миний харж ирсэн бүр ингээд хамгийн гоё зураглал бол яг тэнд байгаад байдаг. Одоо би энд ингээд бичлэг харуулж байгаа гэж найдаж байна. Тэгэл энийг харцаал яваа. За энийг аав ээжтэй л харуулахаас ингэж боддог байсан. Бүр тэгэж нэг удаан бацсан хүсэл минь биелж нэг ер нь бол нөгөө сансандаа хүрсэн сүнсмэн тавин гэдэг л тийм бас айгуу гоё сэтгэл амарсан. Тэгээд нэг инээдтэй юм нөгөө Ром дахта юу яаж байгаа штэ Адрианы дахта ингээл англи монголоор ярьж байгаа. Тэгсэн чинь Адрианыгийн аав ээж нэмэгдэнгүүд би Итали хэлээр одоо дахиад аав ээжийн Адрианыгийн аав ээж хэлсэн юмыг өөрийнхөө аав ээжэд ингээ орчуулж мөрчүүлж ажил яаж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь миний Итали хэлж бас ингээд би өөрөө яг ингээд фокуслж сураагүй болохоор нэг сайн биш штэ. Тэгсэн чинь яг цагаа тулахаар бас айгүй хөөрхөн ярьчдаг юм байна. Үн чинь бас яг цагаа хоолой дээр тулахаар ямар ч гэсэн Адрианыгийн тусламжгүй нааша таашаа гэл айгүй сөрхий юм юм орчуулаад хоорондоо юм яриад айгу хөөрхөн байсан. Венец бол бас ер нь Италид ирж үзэж байгаа хүмүүс миний бодлоор заавал үзэх айгу гоё газруудын нэг. Яг нь нарийнхан гудамжтай яг одоо жуулчид ихтэй үедээ пиг байдаг ч гэсэн бид эдээ очих үеэр бол нэг амар бол пиг байгаагүй. Дээрээс нь нэг тийм сүрхий халуун өдөр байгаагүй болохоор айгу гоёсэн. Тийм. Тэгээд аав ээж нөгөө одоо ингэдэг юм бэлээ. Аав ээжигээ аялуулах байгаа эсвэл хамт аялах байгаа бол ер нь миний бодлоор ингэж асуувал зүгээр юм билээ. Одоо Итали руу явна гэхээр танд юу төсөөлөгдөж чинь гэж асуугаад яг тэр одоо ботсон байсан юмнуудыг нь төрүүлээд хийгээд өчвөл гоё юм байлаа. Одоо манай ээж жишээлбэл Венец гингүүд нөгөө Венецийн завин дээр сууна гэдэг юм бол зав болж шууд ингээд нүдэнд нь харагддаг байсан байгаа байхгүй юу. Тэнгүүд ээж бол Венецид очихдаа завин дээр нь заавал сууж үзэндээ гэдэг тийм хүсэлтэй байсан. Тэгэнгүүт айгүй инээдтэй нөгөө гондола зав гэдээ байгаа штэ юм нөгөө ингээд яг гараараа ингээд нэг сэлвэрддэг те ингээд Венецийн бас юм лого символ бас нэг юм байдаг. Тэгэнгүүт гондола зав чинь яг нөгөө аялал жуулчлалын 90 үедээ айгүй үнэтэй болчдаг заяо. Зөвөр нэг ойрхон тойроод ирэхэд л 130 евро. Тэр нь тэгээ яг тэр байгаа газраа Сан Марко гэдэг талбай байгаа. Тэндээсээ тэр хүртлээр бид тийж ихлэ алхчихж байгаа. Тэнгүү тэндээсээ буцаад нөгөө үүдийн нэргүй явахын тулд Галтрэгний буудлын руу дахиад яг бараг л тэр чинь 40 хэдэн минут алхсан замаараа дахиад явах болчихж байгаа байхгүй. Тэнгүүд чинь аав ээж дахиад ядарсан дахиад 40 хэдэн минут яаж аав ээжийг алхуулах вэ гэж бодонгууд гондолод зав дээр суулгая гэсэн чинь тэр нь ингээд бид эдэг тэр нөгөө юун дээр хөргөж өгөхгүй train station буюу Галтрэгний буудлаар хөргөж өгөхгүй буцаад ингээд жоон дажгал хүрээд ирэн заяа. Тэгэхээр чи бид тэндээсээ дахиад нэг Галтрэгний буудлал руу явах хэрэг гарна да. Тэгээд би яах вэ гэж бодож исэн чинь харин тийм нөгөө усан такси гэ байдаг. Усан таксины олонгууд 3-4 хүний 70 евро гэдэг юм байлээ. Тэгээ тэр болохоор яг ингээд хүн өөрсдөө тэр ингээд таксинда суугаад ер нь бол юм хөдөлгүүртэй мотортой зав байгаа байхгүй юу. Тэгээ бас айгу гоё үзэмжтэй айгу хөөрхөн. Тэгээд ашгүй тийм сонголт байсан болохоор тэнд гурлаа суугаад аав ээжигээ ингээд Венецид завин дээр суулгаад хотын гудмаар нь ингээд гоё явах тийм experience-ыг бол ингээд үзүүлсэн. Тэр бол бас амар гоё байсан. Аав ээж хөрж гисэн тэр бол өстө үнэхээр гоё маа л гэж яагаад аав ээжтэй айгу таалагдсан гэсэн. За тэгээд нэг иймэрхүү. Тэгээд энэ аав ээжтэйгээ аялсан аяллаа яг товч дүгнэлт гэх юм бол ер нь анханасаа бүр аав ээжигээ анх визэнд оруулах үеэс нь эхлээл ер нь би бүр ингээд нарийн төлөвлөгөөгөө гаргацсан байсан байхгүй. За нийтдээ тэдэн өдөр болно. Ромд Airbnb буюу нөгөө байрлах байр нь тэд болно ингээд одоо жишээлбэл тим хотуудаар очино.
одоо үүдийн нэгээс жишээлбэл Венез ороход нэг хүний билет хэд болно, буцах тикетэн хэд болно, тэдэн удаа гадуур хоолно. Тэгээд нэг удаагийн хооллолтын төсвөн тийм байна. Би бүр зарим кофений мөнгийг хүртэл ер нь л ингээд нарийн төсөөлсөн байсан тул болохоор бүх юм яг ингээд төсөвнийхөө одоо тооцоолынхад айгу гоё басан. Тэгээ заримдаа бидэд чинь гадуур гарахынхаа оронд гэрте хоолыг идэх ч юм уу тийм юм үед гарангууд нь тэр мөнгө өөрөө аав ээжтэй нэг гутал авдаг ч юм уу тиймэрхүү байдлаар гоё ингээд зохицуулт хийгээ явсан. Тийм болохоор яг нарийн тооцоолол гаргасан нь бол айгу зөв шийдвэр болсон байсан. Тэгээ энийг инээдтэй болсон нь ингээд Венецэд манай аав ээж бид гурав чинь ингээд гурлаа ингээд нэг юм ижилхэн өндөртэй ингээд нэг юм шадраг гурван цэрэг шиг юм шадраг гурван цэрэг чинь ижилхэн байдаг лөө. Яг ижилхэн өндөртэй гурван ерөн жижигхэн хүн байгаа байдаг байхгүй юу? Тэгэнгүүт Венецэд бид гурав ингээд явж исэн чинь би дундаж алах нь аав айгу хурдан алах нь тэнгууд ээж айгу удаан алхдаг заяа. Дээрээс нээж хэрвээ уцаа гаргаад ингээд бичлэг хийх юм бол бүр удаан алхана. Тэгээ Венецэд ирэхдээ л би ингээд сануулсан байхгүй. За одоо ಈ Венецийн нарийнхан гудамжаар гурлаа бинээсээ төөрөл ёстой ингээд одоо ямар ч найраа байхгүй тэгээд ингээ олдох боломжгүй шүү хэцүү шүү гэд яагаад тэгэхээр ээжийн утасны эвдэрсэн ирсэн чинь яагаад ч юм айгу сонин тэр чинь нэг юм бол эвдэрсэн ирсэн юм аа тэгэнгүүт ээжтэй холбогдоход утас байхгүй гэсэн. Тэгэнгүүт аавын утас ялаа дугааргүй болохоор интернет орж чадахгүй байлуу. Тэгээ ер нь бол ингээ интернет орох боломжгүй. Тэгэхээр ингээд аав ээжээр энэ нэгэнд хүрэх юм бол ингээд над руу холбогдох боломжгүй болчихж байгаа байхгүй тий. Тэгэл яжсэн чи яалтчгүй яг тэр нөгөө Сан Маркогийн талбайраа явах замдаа хүрдгийн даван дээр ээж алга болсон заяа. Нэг мэдсэн чи хөөш ээж чинь байхгүй болчихлаа шүү дээ гэд. Тэгээ би нөгөө замаа ингээ олохгүй л ингээ жоохон төөрж мөрөл ингээ явж исэн болохоор аршаага бас сайн харж амжаагүй. Тэгээ буцаа явсан чи ээж байдгүй. Тэгээ бүр гайхаад бүр яана одоо ингээл одоо цагдаа магдаа болол та бүү юм болтой багтаад яана гэж бэжсэн чинь харин аав айгу хөөрхөн ингээ ийш тийш ингээ нөгөө нарийнхан гудмадаар нь хайж явж байгаад ээжийг харсан зэ. Тэгсэн чи ээж бас хөөрхөн бас төөрчөнгүүтээ нэг мэдсэн чи би тэр битээр байхгүй болсон гэсэн. Төөрчөнгүүт нь за тэгвэл ядаж нэг жоохон өндөрхөн газар очиж зогсъё гэд тэр нэг гүүр байсан. Нэг айгу олон гүүртэй байгаа шүү дээ Венец чинь. Тэгсэн чи нэг гүүрэн дээр нь гараад ингээд зогссон байж идэв ингээд юмнаас нь барьцөө ингээд битээр ингээ харцаа айгу хөөрхөн. Тэгээ нэг шар өмдтэй явжсэн болохоор ээжийг тэгээ шар өмдөр нь таниад малгаагаар нь таниад аа. Тэгэж нэг юм бид гурав би битэйгээ уулзсан байдгийн төөрөнгөө алдаад одоо би таад энд ээжийн нөгөө төөрснөхөө дараа олдох үеийн бичлэгийг харуулъя заяа бүр ингээ ямар ч төөрсөн мөрсөн гэсэн юугүй санаа зовж байгаа ч байхгүй амар тайван хөрхөн инээц ирж идэв өдөөс. За нэг тиймэрхүү тэгээд нэг ингээд 12 хоног ингээд аав ээжтэйгээ ирэхлээд аялаад айгуу гоё исэн. Тэгээд ээжийнхээ гарын хоолыг идээд тэгээд айгуу удаа уулзаг болохоор аав ээжээр ер нь л бидтэй айлан байгаа болохоор ер нь бол аав ээжтэй ер нь бол одоо ч болтол ирэхсээр л байгаа л да. Нилээ ирэх бөмбөрч өссөн баггүй юу. Тэгэнгүүт тэр айгуу надад айгуу сонир байсан. Ингээд 3 жилийн дараа аав ээж чи бүх юмд санаа зовж байгаа юм чи. Яна одоо яасан уу өглөөний хоолоо идсэн үү өдрийн хоолоо идсэн үү ингэсэн үү тэгсэн үү одоо эн чин бэлнүү тэр чин бэлнүү бараг л ингээд амьд чи хаана гэх нь холгол. Тэгээ тэр бас надад айгуу сонин хэрнээ айгуу гой мэдрэмж байсан. Тэгээд тэгээд ингээд ямар ч хийсэн айгуу удаан бодсон. Ер нь бол миний хамгийн ойрын зорилгоудын ерөөсөө айгүй их ажиллах ч юм уу те мөнгө олох миний хамгийн үндсэн номер 1 шалтгаан бол аав ээжтэйгээ гоё аялах байсан байхгүй юу. Тэгээд ямар ч гэсэн ингээд мөнгөө цуглуулж агаад тэгээд энэ зорилгодоо хүрсэндээ айгүй баяртай байна өө. Тэгээд ямар ч гэсэн нэг юм байнга ингээд боддог байсан нэг юм маань ингээд дан болцсонд чек хийсэн бол айгүй баяртай. Дээрээс нь төгсөлтөө бол мэдээж одоо уг нь бол би 2 жил төгсч одоо 2 жилээрээ төгсчгөр байсан. Нөгөө 3 дахь жилээ визээ сонгохын тулд ингээд 3 дахь жилдээ сурсан. Дээрээс нь уг нь өвөл төгсөе гэж ярьж агаад аав ээжигээ авчирья гэдэг шийдвэртэй хөрөнгөтэй би сая 100 төгссөн байхгүй юу. Тэгээ ингээд 2 жилд явах тусам бас жоохон ядаргаатай байсан ч гэсэн ямар ч ингээд гоё төгссөн. За нэг тиймэрхүү байна да. Тэгээд ямар ч гэсэн ямааны халуун дээр ингээд энэ сэдвүүдэд хуучрахаас өмнө бас таад тэгээ гоё хуваалцаад яриа гэж бодоо. Дээрээс нь бас Instagram дээр ингээд юу постод оруулсан ч хүмүүс аав ээжигээ авчирсан талаараа гоё ингээд төгсөлтэйгөө талаар влогийг нь хүлээж байгаа шүү гэдгсэн болохоор сайхан ингээд яриа гэж бодлоо. Тэгээ бас тэгэл одоо дахиад ингээд хэлмээр л байна. Одоо үргэлжлүүлээд зөндөө олон бичлэгийг санаанууд байна. Тэгээд хойшоо суухгүйхэн шиг гоё үргэлжлүүлээд бичлэгүүдээ хийхийг хичээх болно. Тэгээ тийм болохоор та хэд маань бас комент хэсэгт юу сэтгэлээ үлдээгээрэй. Ер нь бас өөр хотуудад сурдаг Италид сурдаг оюутнууд байвал ер нь та хэдийн төгсөл ер нь яаж болж ийсэн бэ? Бас комент хэсэгт үлдээгээрэй.
дараагийн бичлэгээр уулзлаа түр баяртай. Тэрнээс өмнө нэг юм хэлэхэд түрүүнд хийсэнчлэн нөгөө онлайн сургалтын маань шинэ хувилбарт хуучин үнээр бүртгүүлэх боломж дуусгаад одоо 1 хоног үлдсэн байгаа. Хитгэн цаг болцсон байна. Тэгэхээр амжаад ороод ирээрээ. Тэгээд эрт бүртгүүлэх тусмаа танд хамгийн ашигтай. Тийм болохоор хугацаа битгий алдаарай. Тэгээд дээрэс нь түрүүнд дурдсан үнэгүй хичээлийн линкийг би одоо хамгийн комент хэсэг дээр ингээд оруулъя. Бас description дээр оруулъя, айл нэг газар нь оруулъя. Тэгэхээр та нар маань тэр линкээр ороод үнэгүй хичээлээ үзээрэй. За тэгээд дараагийн бичлэг хүртлээ. Түр баяртай. Намайг ингээд алгасан барин бичлэг хийдэг ч гэсэн бичлэгүүдийг манд хүлээж үзээд гой сэтгэлдлүүд үлдээгээд ингээд хүрхэн дэмжээд байдаг хүмүүстээ маш их баярлаа. Тэгээд бичлэгийг маань үздэг тэгээд subscribe дараагүй байвал дарчвал бас зөндөх баярлаа. За баяр.